Good morning, Vietnam! Сая юу гэснэг ойлгосонгүй. Гэхдээ бид хоёр гарахад бэлэн болоод байна. Нүрэ бодоод өөртөө ихтэй болцсон байгаа царай. Майгэлж өгч байна. Өнөөдөр юу хэлээрээ? Өнөөдөр хоёулаа дэлгүүр орно. Аль дэлгүүр? Target. За. Тэгээд дараа нь хоёулаа Good job. юу гэсэн үг? Аваа цээжилсэн байна. Ой, юу гэдэг вэ? Ямар хөвтөй. Амар хөрхөн. За. Хоёулаа өнөөдөр Target орно. Тэгээд дээрэс нь хоёулаа хүнсээ цуглуулна. Тэгээд ирсний дараа хоёрт Amazon тэгээд Target-аас бэлэг явуулсан байгаа baby болж байгаа гэд тэрнийгээ та бүхэндээ задлж үзүүлэх болно. Yay! Тинээс өмнө надад юу авч өгнө гэлээ? White cake авч өгнө. Нэр ямар cake идмээр вэ? Тэг ямар cake торт идмээр байна. Ямар cake crave хийсэн? Өглөө босоод торт яаж хийдэг талаар бичлэг үзсэн чинь шууд торт идмээр санагдсан. Монголынхаа жүр үрийн тортыг ч санаж шүү. Данч. Гэтэ жүр үр шиг торт байдаг те яг энд жүр үрийн идэх шиг. Ямар торт? Би жүр үр гэж юу гэдгийг мэдэхгүй шүү дээ. Юу вэ? Лайрээ. Батбайгал жүр үр гээл дээр хоёр том брэнд байдаг гэсэн үг тест хоёр том үйлдвэр. Харин яг жүр үр чинь дөнгөж хад ирж байхад би ширсэн байхгүй юу? Жүр үр чинь аягүй гой сүтэ кремтэй байхгүй юу? За сайхан өглөөний мэнд. Ингээд толон бит хоёрын vlog эхэлж байна. Say hi. Хоёрын охин say hi. За. Хоёлаа. Метр гой гадар явнаа. Хайртай гоё юм авч юм дээ. Яс өөр гоё юм ахуулмаар үлэхээр зээ. Миний монгол цүнхийг харлаа. Харин ямар фрэнд? Японы. Гоё. Найдах уу. Амар гоё. Өнөөдөр нүрөө ягаанаар бутсан болохоор баслуулаад зүтсэн байна. Вау. Нэр амар beautiful. Thank you. Гоё байна. Ингээ аап болоход ирэхээр ингээ хүүхдээ юм тардаг болчтой юм байна. Тэгээд юу агаад харцгаая. Баах чихмэх. Ийм юм ингээд хараа зогсдог болчихсон. Тэсний мараа юм хүүхэн. Энэ хүүхэн бэлээ үт юм гараа идэх. За манай хот маань хайжих гай болов. За миний signature хэлбэр. Хийх гээд тэгэхээр нөгөө гидс ордог болохоор хийж чадахгүй юм л даа. Гизгүй. Миний үс яа. Наад чинь биш шүү дээ. Тэ чи харуулж. Миний signature. Сог л ихсэн. Нэр ингээд хөгжим сонсчоод хөгжимд орохоор гинтхэн. Нэрч. Чи тэгэж Epic signature үлдэх юм шүү дээ. Нийтээ өөрийгөө дизайн. Нэрч дотор өөрийгөө амар зөвөн хөдөлж гэж бодож байгаа. Excuse me, зөвөн биш юм уу тэгээд Зөвөн. нөгөөдөг чи одоо хилчдэг шүү дээ. Дотроо аль юм хийж гэж бодд юм байна шүү дээ. Гэтэ нэг хөдөлгөөн байнга татагдаад байх дээр яадаг вэ? Яа дээ. Залж. Зөвөн үү алей юу? Чи дандаа нэг төрлийн дуу яваад байна. Энэ хөөрхөн бичээд байгаа зэрэг. Тийм ээ. Ингэж үзсэн зүг. Юу? Тэс наатаад байна. Oh my god. Чи extra Юу large. наатаа тайлаа тань үзэж үзэхгүй юу?
Тэгээ хоёулаа хүсээ цуглуулад арай гоё Бэлэг зав. бэлэг зав. Amazon-оос бэлэг. Target-ийн бэлэг арай ирээгүй байна. Амар гоод. So fresh. A lot of sugar. Тэгээ юм. Нөгөө дээр ерэл тавлыг ойлоо гэж авч үзсэн үү адилхан байна. Окей. Битээр хичлэг хийх гээд. Тэгсэн чинь би яхав тэ том эцтэй болохоор газар сууж чадахгүй. Тэгээ манай хүн саналаа өгсөрч байна. Баярлалаа. Thank you. Тэр бичлэг өгсөрсөн. Одоо хөөхөн гоё хайрцаг задлж та нартай үзүүлнэ. A few minutes later. Надаа халуун шоколад. Baby registry Amazon-оос хөрхэн ийм бэлэг авсан байгаа. Өнөөдөр яагаад та нар задлж үзүүлье. Тэгээд надтай цуг миний бэлгийг задлахаар цанцаран хүүхдийн аав. За баярлалаа. Яа асаа малаа ташаад хэрэггүй яах. Зүгээр. Cheers. Зэ айгуу олон Америкийн том компаниуд те том одоо дэлгүүрүүд хүүхд одоо ингээд baby registry хийгээд ингээд хүүхдтэй болоход зориулаад хүүхдтэй болохоос өмнө те одоо бэлэг өгд юм байна шүү дээ те. За миний ярь нэг гой тайлбарлах. Гэхдээ Amazon-ын бол ер нь $35 л бараа ирдэг гэсэн. Тэгээд яадаг гэхээр зэрэг baby registry гэдэг юм үүсгээд гэхдээ хамгийн гол нь Prime-ийн бас member байх хэрэгтэй. Prime-ийн гишүүн байх хэрэгтэй. Тэгэнгүүтээ baby registry дотор хамгийн гол нь бүх юмын зав сонгох хэрэгтэй. Одоо жишээ нь бид нар зарим юмаа бид нар аваагүй байхгүй юу? Хүүхдийн нөгөө нэг жишээ нь орыг болохоор манай суугийн жишээ найз нь өгсөн. Тэгээд тэрний худалдаж авах шаардлагагүй байсан ч гэсэн baby registry-д нь заавал оруулах хэрэгтэй. Тэгээд бүгдийг нь оруулаад тэр чинь бараг 100 хэдэн бараа оруулж байгаа. Тэгээд тэндээс нь гол нь бас нэг шаардлага нь болохоор дор хаяж $10 юм. Тэр baby registry хайл нэг юм авах хэрэгтэй гэдэг. Заавал тэр листэнд хийсэн бүх юмыг авах шаардлагагүй. Ерөөсөө тэнцэнээсээ $10 тохирсон юм ал аваад ингээд өнгөө хүүхдийн бэлэг өгж байгаа. Тэгээд бид хоёрын бэлгээ задлах гээд буун баяр байгаа. Дотор нь юу байгаа бол тэднийг бас ахуйд бас тодорхой хэмжээний ажил ордог юм лээ. Baby registry үүсгэх чинь бас нэг ажил байгаа байхгүй юу? Йой. Stop it. За. Задлж байгаа хоорондоо бид хоёр бас нэг хөөрхөн шинээр эцэг их болох гэж байгаа залуу хосуудтай зориулаад бас бид хоёр өөрсдөө мэдэхгүй тийм бас нэг асуултууд бас бэлдсэн байгаа. Тэгээ өөрсдөө quiz маягийн. Тэгээд тэр асуултуудыг за нийтдээ нэг 10 баг асуулт байгаа. Тэгээд тэр өөрсдөө хариулаад үзнэ. Тэгээд зөв бурууг нь хэдүүлээ бөөнөөс. Тэгээ хоёлоо бас хариултыг харъя те. Интернетээс. Ийм хөрх юм ирд юм байна. Ийм уттай. Хөрх уттай тий. Тийм ээ. Вау. Ой, хэзээ хамгийн эхний суулж үзье. Суглыг. Суглаа юм шүү. Юу юм бэ? Simple Joys by Carter's гэнэ. Carter-ийн юм хөрхөн цамц юм шүү дээ. 3-6 сар ийм игдүүтэй нэрсэн байх шүү дээ. Ямар хөөрх юм бэ? Яг тэр нөгөө шинээр авсан юм а мэдээж монголчууд ч угаад юм чинь өнөргөө бокоор угаагаад эндүүтэй хадгалаад байгаа. За. За нэг body set-тэй боллоо. За одоо нэг асуулт. За эхний асуулт бэлэн үү? За хизээ хүүхэд төрсний дараа хүүхдийн тэр нөгөө хүүн хизээ унд юм бэ гэж асууж байна.
За. За 1-2 цагийн дараа, 1-2 7 хоногийн дараа, За. төрсний дараа тий. Төрсний дараа 2-3 7 хоногийн дараа, эсвэл төрсний дараа 1-2 сарын дараа. За миний бодлоор бол одоо 3-7 хоногийн дараа юм уу? 3-7 хоногоо. Тий. Окей. Чи яага хариултыг харах гэдэг Харахгүй шүү дээ. Би надад чинь дараагүй бол мэдэхгүй. За. За миний бодлоор бол 3-7 хоногийн дараа л юм уу? За би тэгвэл 1-2 7 хоног гэж. За. Дараад үзээч. Хариу гараш. Миний хэцүү биш. За. Манай холонгийнх маань зүг байна. 1-2-7 хоногийн дараа унтдаг юм байна. Төрснийхэн дараа нь юм биш үү? За. За, дараагийнх юм инэ. За. Дараагийн зүйлийг би Нэг мэдэж авлаа шүү дээ. Нэг мэдэж авлаа. 1-2 7 хоногийн дараа. За энэ юу юм бэ? For dry and healthy skin. Swaddlers гэж таараа. Яч үлгэн юм шүү. Зүгээр чихвэн. Чихийг swaddlers гэх юм уу? Oh my god. Мэдээд юм шүү. Чи мэддэггүй юуснаас. Гүү. Нойтон салфет үнэргүй. Үнэргүй юм байна гоё. Үнэргүй ямар нэгэн одоо үнэртэй усгүй тий ус. Тийм. Тэгээд $1 купонтой. Эдгийн байна. За. О бас юм байна. За. Тэр юм. Stage 1 newborn perfect for baby's first laundry гинэ. Хүүхдийн хувцас угаадаг одоо вок юм. Yay. Хөрхийн. За. За хоёр дахь асуулт. Надад хэрэгтэй юм байна да. За хоёр дахь асуулт нь чи асуу. Хэр ойрхон хөхүүлж байх ёстой вэ? Хүүхдээ хэр ойрхон хөхүүлж байх ёстой вэ гэдэг асуулт байна. Гэхдээ эн чинь дүнгэж Хооллож байх ёстой вэ? Дүнгэж төрсөн хүүхдийг хэр ойрхон хөхүүлэх вэ гэж байгаа байхгүй юу? Дүнгэж төрсөн хүүхд чинь өөр шүү дээ. За. Дөнгөж төрсөн хүүхдийг хэр ойрхон хөхүүлж явах вэ? За. Одоо чи хариултууд нь. За хариултууд нь уйлах тоолонд нь цаг тутамд 2-3 цагийн хооронд 3-5 цагийн цаг тутамд. За энийг бол би шууд мэдэн. За чи хариултаа хэлээ. За надад бол 2-3 цаг. Би чамд хэлээл яваад байсан. Юу гэж? 2 цаг тутамд хөхүүлдэг гэж чинь дөнгөж төрсөн хүүхдийг гэж яриад байсан шүү. Зарим эхчүүч нөгөө уйлахлаар нь л бас хөхүүлдэг шүү дээ тийм юмас. Бит хоёрын уншсан номноос бол хүүхдээ яаж ч байсан 2 цаг болоод унтчихт нь ч юм уу те сэрэж агаад амлуулаад хөхүүлэх ёстой гэж байсан. Яагаад гэвэл хүүхд нөгөө нэг өсгөө мэдхгүй унтаад идэм лээ те бас тийм. Гол нь нөгөө тэрнээс гадна нөгөө хөхөнд сүү ордгоо юм билээ. Хүүхдэд сүү чинь сайн ороохгүйсэн ч гэсэн хүүхдэд 2-3 цаг тутам ингээ хөхүүлэхгүй болвол сүү нь ингээ татраад идэг юм билээ л те. Тэгэхээр ер нь бол миний бас яг таньдаг ихч саяас төрсөн тэгээ бас яг тэгсэн байхгүй. Хүүхдээ нөгөө хөөрхөн унтаад байгаа юм чи унтуулъя гэд тэгсэн чинь сүүн бүр гарахаа болоод тэгэхээр ер нь тэгстэй гэсэн. За би бүр энийг л задлмаар санагдав. За юу юм? Энийг гал зад. Үлхий юм шүү арай. Хөөрхөн хүнжил байна шүү дээ. Тэрс ямар гоё үгүй. Вау. Тийм гоё нэ. Гоё юм байна. Тий. Ийм гоё. Oh my god. Wow. Нүрээ угаас юм уу? Энэ яас хөөрх юм те? Гоё Цэвэр даваа материал. Тийм. Цэвэр даваа гэж байна уу? Картон гэсэн. Гэтэ жоохон юу юм бэ? Сунд юм бэ? Харин тийм байна. Тэгэхээр нэг жоохон 100% даваа гэж байна. Nice. Гоё юм те? Хоёулаа энийг нөгөө нэг юм ундан дээр ингээд тавьчих болох юм байна. Тэргэн дээр нь заримдаа нар мар хаасан ч гэсэн. Битээр гэхдээ нөгөө $10-той яг $10 юм аагүй $20 битээр үлгий авцсан байхгүй юу? Угаасаа энийг юм авах хэрэгтэй гэсэн болохоор битээр хэрэгтэй болохоор те. За дараагийн асуулт. Хулангийнх. За бас нөгөө хөхүүл хүүхдүүд өдөрт нэмэлт ямар бас витамин уух хэрэгтэй гэдэг үг нэ. Нэмэлт витамин уух хэрэгтэй юм шүү дээ. Хөхүүл хүүхэд үү? Тийм. За тэгээд 4 сонголт байна. Заяа. За B витамин, C витамин, D витамин. миний бодлоор бол одоо А витамин юм болоо. А витамин. А байхгүй шүү дээ. Тийм. Сонголт. За тэгвэл нэмчээ сонголт байна. B, C, D, K. За тэгвэл С витамин л юм та. С витамин уу? За хамгийн гол нь ингэж байгаа байхгүй юу? Хүүхд чинь голцоо ялангуяа өхөл хүүхд чинь ихийнхэн сүнээс хамаг шимдэж л авчих штеп. Гэтэ яг нэг одоо витамин бол яг дутагдаад идэг гинэ. Тэгээ тэр
нөхөч авдаг витамин юу ах С хэвээр витамин юм байна. С витамин тэгэхээр одоо хөхөн Авч сүүн чаддгүй юм. айгу баг байдаг юм уу Тийм юм байна. зөв буруу юу харцгаая миний бодлоор бол Д витамин. За яагаад тайлбарлаа? Please. Эдэн 7 хоног юм аа. Гээгөө тэгээд би дээр унгаатай уулзсан байхгүй юу? Айд эзэний. Гээгөө ингэсэн. Би зүгээр манай нэг найз дөнгөж саяхан төрсөн тэгээд бид тэр зүгээр нэг уулзсан чинь нөгөөдөг чинь юу фармаси орчоо явж гин. Хүүдээ нэг витамин авахгүй явж гин гэснээр Д гэж хэлэх шиг болсон юм аа. Тийм За бол тэгээ юунд хэрэгтэй юм дээ энэ. Д чинь нөгөө яг нарнаас авдаг витамин биз дээ. Яг бас бүхэл юм тархлаа хэрэгтэй. Тийм тархлаа махлан тэр. За үзээд үл. За би Д гэд арчцсан биш. За. Д витамин хүүхдтэй өгөх хэрэгтэй байт юм байна. Эхийнхээ сүүнээс авч чаддгүй юм байна шүү дээ. Ихэнх витаминыг бол ихийнхэн сүүнээс авчдаг. Гэтэ нөгөө ихийн сүүнд байдаггүй бас хангалтгүй байдаг одоо тийм юу витамин бол Д байд юм байна. Тэгэхээр бол мэдмээр л юм байна. Аваа их юм байна тий. Зөндөө юм байна. Яа. Өнөөдөр ихтэй яг Өнөөдөр болохоор яг авахаа шахсан энэ хүүхдийн угж. За энэ ийм хөөрхөн юм байна. Оо дотор хараа соосгтой юм шүү дээ. Дотроо соосгтой. Би бүр соос хөхий гэж амар. Ёо би үе. God. За чамаа хүсэн ч хүмүүс. Ямар амар гоё юм биш та. Би бүр соос хөхөөг амар удцсан. Амар удцсан нөө. Хөхдөг байсан ч юм шиг. Хэр удсан юм даа. За дараагийн асуулт маань болохоор за хизээ хүүхдээ соосгоноос гарах вэ гэсэн асуулт. За эхний сонголт бол сайн мэдэх бах та сая. 1 настайд нь, 2 настайд нь, 3 настайд нь бас 4 настайд нь гэж байна. За минийэр хэдэн настайд нь ер нь соосгоноос гаруул дээрээ гэж бодож байна. Зүгээр ихийнхэн хөхийг хөгж байгаа үед бас байнга соосог хөхөд ээж димиг гэсэн юм би нэг уншиж ирсэн. Тэгээд яг ялангуяа эхний дөнгөж төрсөн хөхөд шууд соосог хөхгүй шүү дээ. Тэгэхгүй бол хөхөө болчихно. Тэгээд нэг настайд ч хөхт ч юм бас аваа хүрхэн том болоод хөл мүлд орж эхлэх гээл тэгэл тийм шүү. Гэхдээ нэрээ ингээл хөршин байж ичаал соосгоо хөгчүүл хөхтөд алхаал яваад байдаг шүү дээ. Памперстайгаа. Тэгэхээр яа тийм. За 1 нас. Чи. За миний хувьд бол 2 настайд нь болов гэж бодож байна. Яагаад гэвэл би ч бас их удаан соос хөгсөн гэсэн. Тэгээд соосгоо гарах, намайг соосгоноос гарахын тулд миний бүр соосгийг нууж исэн гэсэн. Тийм бахаа нэг болдохгүй байсан. Яг нууцсан байсан. Амар сандуу. За 2 нас л болов гэж бодож байна. За 4 настайд нь хүүхдээ соосгоноос гардаг юм байна шүү. Тэгээд 4 хүртэл одоо тэгээд яг уу тэрнээс дээшөө бас удаан соос хөхлөөр хүүхдээ эрүүл мэндэд айгүй муу гэж энэ бичсэн байна. За одоо чиний хэлчихтэй. Юу вэ? Нэр хэлж. Миний хэлчихлөө. Оо ээ. Сэний хари. Water wipes гинэ. Усан нотисфит юм байна. За 99.9% ус гэж шүү. үлдсэн 1% нь юу юм бэ? Үлдсэн 0.1% нь жимсний шүүс гинэ. За. Хоёул юм тий. Хоёул хэрглэж үзээд хамгийн гол нь яг өдрийн зорилго нь хэрглэж үзээд таалагдвал авах гэсэн. Дотроо 10 ширхэг юм салфетик байгаа юм байна. Дахиад хоёул ийм юмныг дүрийг л юу яачихад авчихад болох юм шүү. Хоёр одоо ер нь цааш хоббит болсон тий. Үнэгүй юм. Бид хоёрын одоо ингээд яг онцлцсон байгаа дэлгүүр бол одоо таргет. Яг таргет хийсэн. Таргет дээр яг таргет хийсэн байна. Дөнгөж төрсөн хүүхдээ хөхүүлж байгаа болвол хизээ хүүхдтэй соосог өгч эхэлж болох вэ гэж аахгүй юу? За. Гэсэн чинь за чи сайн харцсан аргагүй юу? Хараагүй. Тэгэд бол чамаа шалгах чинь. За шууд имлэгээс хүүхдээ авчирнгуудаа гэж байгаа нэгдүгээр. Хоёрдугаар хүүхд нь 2-7 хоногтой байх үед гэж байгаа. Гуравдугаар 3-4-7 хоногтой үед нь дөрөвдөг нь болохоор 2-3 сартай үед. За би соосгоо хөл сайн бодоод үзье. Юу? Тэрний би одоо хүүхд настай коннект. Яа. Жоо таарч шүү дээ.
Хүүхд гараад 3-аас 4-7 хоног болсон юм байна. Чи харсан л ээ шүү. Юу ямар зээжлсэн үү? Тэгээ 3-аас 4-7 хоног усны дараа чи сар болвол бараг Тий, хүчтэй. соосгүй хөвчж болт юм байна те. Яг Хөвгөлж байгаа хүүхдээ үедээ. тайвшруулах маягтайгаар соос хөвгт юм байна шүү. Хооллыг орлуулах, дайет бариулах биш аа. Бай төрөлцөн. Ингээд болцсон юм шүү баг. За юу вэ нэ? Энэ юу вэ нэ хөөрхий? Cetaphil хүүхдийн биений болон үсний шампунь нэ. Нэг дор юм байна. Би угаадаг саунд Би угаад тэгээ саунд шампунь. шампуньтайгаа. Ийм хүл. Тийм. Үнэрлэлттэй нэр начаа хэр хүн. Үнэргүй л юм байв л те. Үнэргүй. Гэхдээ үнэртэй байдаг. Жохон үнэртэй. Сул. Үнэртэй л юм те. Тийм ээ. За, миний асуулт уу. Чиний асуулт. Одоо ер нь бараг дуусч байгаа юм шүү те. За, ер нь хэр лаг мэдлэгтэй юм дээ миний харж байгаа хүүхдийн талаар. За, наадах ч Ваа чи угаасаа мэдээ. Гэхдээ наадах ч хараагүй би. Нэр ингэсэн би наадах чи мэдмээр байна. Яг мэддэг өөрийнх нь хариулт. Йоо, би мэдхгүй. Угаасаа ямар шийтгэл байхгүй штэ байл энд чинь. Хүүхдээ ямар байршилд унтуулах вэ? Гэж юм заяа. Тийм дөнгөж Дөнгөж төрсөн төрсөн. хүүхдээ. Тийм бэби л битэрээ байдаг. За дөнгөж төрсөн хүүхд нэгдэх нь нуруугаар нь, хоёр дахь нь гидсээр нь, гурав дахьт нь баруун тийшээ, дөрөв дахьт нь зүүн тийш нь харуулж унтуулахад сайн гинэ. Юу сайн гинэ? Аль нь вэ гэж юу? Тий. Сайн гинэ яах вэ? Гэхдээ хааш нь харуулж унтуулахад зүгээр вэ гэж. Би бол нуруу дээшээ харуулвал on his back нуруугаараа дэмжлдэг лээд Нуруугаар нь л унтуул, дээш нь харж. нуруугаар нь л унтвал гизээр нь харуулна гэж юу гэж байх вэ? Хөөрхөн амьсгалж чадахгүй. Тий, угаасаа л нуруугаар л бах. Ягаад гэвэл хоёлоо нөгөө нэг уншижсэн шүү дээ. Бас нөгөө нэг жоохон хүүхд чинь нөгөө нэг өөрийгөө контролж чадахгүй. Тийм. Тэгээд ингээд хамаагүй хажууд тийш нь унтуулад ингээд жоохон эргээд ингээд бүсэлж амьсгалж чадахгүй бүтэх аюул байдаг. Тэгээд тийм бол тэр ер нь дээш нь харуулж явах хэрэгтэй гэж уншиж ирсэн юм байна. За харцгаая. Тийм байна. За тэгэхээр харах ханараа бодоо болчлоо гэж. Ямар ч байсан хүүхдэд дээш нь байн харуулж унтуулж явах хэрэгтэй шүү эцэгчүүд ээ. За би хамгийн энэ сүүлийнх юм шүү баг. За хамгийн сүүлийнхийг би шийдээ. За Aveeno-гийн baby daily moisture lotion гэнэ биний тас lotion. Чигшүүлэгч. Яг нэг хөөрхөн зөвхөнтэйгээ авч яхад тий. Хитгэл хэрэгтэй. Үнэртэй юм уу? Тийм үнэргүй юм байна. Парабенгүй тэг үнэргүй гэж байна угаасаа fragrance free гэж. За үнэргүй бол харин хөөрхий. За сүүлийн асуулт. Цанцараа. Хэцүү юм асуугаарай дандаа мэддэг юм асуу. Хэрчлээ. Ой. Уучлаарай. Артмээ хэрхрээ гэж юусоо бодоогүй шүү. Хүүхдүүд олцоо хизэнээс эхлээд no буюу үгүй bye bye баяртай гэдэг үгнүүдийн утгыг ойлгож эхэлдэг вэ гинэ. 6 сартаа басаа. За энэ дөрвөн сонголттой 1 сар, 3 сар, 6 сар, 9 сар. Чи 6 сар гэж үзэж байна тийм. 6 сар л байх та. No гэх тэгэхээр одоо ойлгох юм болов. Дээр чин хөдрөө ойлгоход илүү ойлгохгүй лөө. Мэдгүй. 6 сартаа чи ер нь бол 9 сар л ах. Ер нь бол амар санаа суучдээ шүү дээ. Ер нь 6 сартай хөхтөө. За, харъя. За. 9 шүү. Оо, тийм. Миний зүг байна. Тэгвэл тэгэл ер нь бол тэгэл баг 9 сар хүртлээр ер нь шошмаа байт юм шүү. Яг оо яг нөгөө pattern ажиглаж эхэлдэг байх л та. Үгүй гэхээр энэ утгатай юм байна гэж баг багаар ингэж ойлгоод. Утгатай юм байна. Баяртай гэхэлэр явж байгаа гэсэн юм байна. Тийм. За өнөөдрийн бит хоёрын влог та бүхэн таалагдсан бахаа гэж найдаж байна. Бит хоёрын дараагийнхын дугаараар бид хоёр та бүхэнтэй ингээд хөөрхөн бит хоёрын бяцхан гэр бүлийнхаа талаар ингээд жоохон влогууд хийж үзүүлнэ. Дараа тэгээд бас гоё дахиад яг юм baby registration гоё бэлэг задлж өгнө. Хэдүүлээ илүү гоё асуултууд. Бас тэгээд бөөнөрөө бас дараагийнхаа влог тулангаа төрхийн ингээд тесэн ядан хүлээж яа.
Ер нь удахгүй одоо төхөөлөө шүү. Төхөөлээ. Энэ Одоо- хардаа төхөөлээ. Одоо 7 сартай шүү дээ. Одоо өшөө 2хан сар дутуу ингээ болтой ёо. I'm ready. Yes. За баяртай. Bye bye.